자, 머리면 더 소드면. 오근만 아이도 맨다 이도. 자, 운노가르다. 오게라고. 자, 너는 조세. 왜 다그나서 울래가 들어가. 돈이면 어디서도 하라. 다 너르증 야선 서는 볼적성임. 은서가 다가 벌들스노스 볼라위제. 베토름. 오다 호자가사. 은서가 다다고 해서. 부모니 함들어 치더야 그다 인석식 휴다. 덤비다. 자다가다. 마네이 노다 쇼리긴. 조치기사다 나기지 못노. 정승한 것은 어찌르차디에라도 나기지 못노. 인노다 다흐니 성골도. 대가다. 에로 ултаач зохиож их сайн зохиолж болж таарахнаа бас магтах хэрэгтэй шүү дээ. Тийм бид. За өвгөн маань яриага гурван төвшөнд хийгээд байгааг та нар ер нь анзаарв. Оюуны цараагаар чин гурван төвшөнд яриага шигтгэж хийгээд байгаа юм. Үүний очгийг нь би дараа тайлж өгье. За, оюун жаахан муутай. Оюуны цараа багтай хүмүүс бол нэг тийм шоолонгүй ямар дугаатай юм гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү байдлаар сонсноо. Гэхдээ тэр үсийг бас бий. цаг хугацаа өгчих юм бол ухаантай болно гэж найддаг юм. Энэнгод гэдэг чинь. За тэгээ том төвшнийхэнд дээд гэгэрч яваа үрсэд бол энэ манай яриад байгаа шиг чухаг одоо төлхөр үгс байхгүй. Шүтэн шүү гэвчгнэ шүт гэж хэллэхгүй. Эргэцүүлж эргэлцэж сонортоо л гээд байгаа. Онгод гэдэг чинь энэ улаачин оюуны цараагаар л ярьдаг гэж хэлээ. Бэ одоо онгод бэ атаам бэ. Яг онгодын одоо өнцгөөс та нартай ярил та нарын нэг хинч ойлгохгүй маань юу яриад байгааг. Улаачин одоо тарих оюуныг нь ашиглаж ярьж байгаа шүү дээ. Миний улаач одоо ийм зүйл ярих хэмжээний оюуны цараатай. Та тарихын за энэ потенциал гэж таахан яриад байдаг. Түүгээр нь яриад байна. Үгэн дотроо үгэн маань гурван давхар үгэн усаа гэсэн үг. За нэг өөр маныг нь шоолонгүй сонссон гэж байлаа. За тэр үртэн тайлбар хийя. Энэ улаачин одоо харилцсан одоо зурвас илгээлсэн, уулзсан энэ улаач тархинда юу л авч байна. Тэр бүхий мэдээллийг нь ингээд давхар уншаад өөртөө авчихдаг юм аа. Улаачаараа энэ цаг үеийн мэдээллийг авахулаад байгаа шүү дээ. Танаа цаг үеийг тандаад байна. Та нарыг юу н тагнаж байна гэж ойлгож болно. Эмээ сэтгэгдэл нэгнээ сайн бичээрэй.
Тэр бэлгийн замын өвчин авсан гэж ярьсан тийм үү? Авсан ч байж болно. Аваагүй ч байж магадгүй. Эргэлзэж сонсоор. Гэвч нэ юу хэлэх гээд байгаа гэдгээ товчхоо та нарт ойлгомжтой хэлэхэд хүмүүн бэлгийн замын дээр өвчин авах болгонд жатаг авч байдаг юм а. Хараал жатхыг өөртөө авч байдаг юм. Энийг нэг л ойлгосон байлаа. Тэгээд жатгаа тайлчаад энэ маань явуулаач руу зурвас итсэн байлаа. Тэр нэг шүүгч өр байлаа. Бусдыг нь бол би мэддэмгүй байна. Хүмүүн бэлгийн ажил буюу одоо бэлгийн ажил гэдэг үедээ өрөлцгийж байна. Бэлэг эрэхтэн нийцгээр бэлэг талтай холбогдчихдаг юм а. Хүмүүн бүхэн энэ үрчхүүн хүр дээрээ бэлгийн ертөнц, бэлгийн орон зай руу, бидний ертөнц рүү холбогдож байдаг юм. Хоёул хийнэ гэдэг чинь бэлгийн ажил буюу бэлэг ертөнцтэй холбогдож юм гэсэн үг. Яагаад гэж бодно? Хүмүүн гурван зүйлээс бүтнэ. Эцгийн цагаан тусал таахны тэр эрэгтэй хүний өрийн шангийн чин хэлээд байна. Эхийн улаан тусал тийм үү? Өндөн эсэжин хэлээд байна. Сүнсний алтан тусал гэж гурван зүйлээс хүмүүнээ бүрэлдэнэ. Айл нэг нь дутчих юм бол бүрэлддэггүй юм. Бэлгээ нийцүүлэхээр бэлгийн ертөнцөөс та нар сүнс гуйж байдаг юм. Лохож байна уу? Охохгүй байна уу? Хоёул хийх болгондоо та нар бэлгийн ертөнц рүү холбогддгоо. Сүнс гуйж байдгаа гэсэн үг ээ. Тиймээс хоёр бэлэг нийцгээр жатаг аваад байдаг юм. Олон эрттэй, олон эмтэй хуйлчаад байх юм бол тэр жатах ч нэмэгцээр дааж дийлхэ болдог юм шүү дээ. Өвгөн маань бол гэдэг даахын хэмжээгээр айл үргэлжсэн. Танаа цагийнхан даахгүй шүү. Яагаад энэ шашин болгонд ч ганц их нэртэй байдаг юм. Ганц эмэгтэйчүүдийг нэг л нөхөртэй байдаг үедээ. Нэг хүмүүнийхээс жатхыг нь хамтдаа үүрэлцээ, өвлийн өрийг нь хамтдаа үүрэлцээ л гэсэн үг. Олон эрттэй хуйлчаад байх юм бол яах нь вэ? Үүнийг бичээд гараад сэтгэгдэл хэсэрхтэн. Өвгөн маныг шоолж болно би. Таахнаар шоолуулах гэж ингэж яриад байгаа юм. Та нарыг ихтэй өвгөн манаарай. Шоолох багддаг шүү. Яасан муухай болцсон юм ба энэ цагийн өрсөдж байна гэдэг. Үлдээсэн улс их орныг ямар болгож хайсан. Юу ч хийж чадахгүй үйлхээс цаашгүй байгаа. Таахныг харахаар гомдоод байх юм да. Нөх их юм бармааргүй байна. Би ярианыхаа одоо юу тааж өөрийгөө өхүүлээд болно уу? Өхүүлчээд би та нар дээр жатаг гэдэг нь юу юм? Хараал гэдэг нь юу юм? Үүлийн үр гэдэг нь юу юм? Үүлийн үр нь юу юм? Та нар яах ёстой юм? Тэрийг чинь хэлээд өгье. Өвгөд байтан
Жаа нуран гэж яриад байна. Бид юу ч хийж чадахгүй. Бидний хийж чаддаг зүйл таахны чихэн дээр чин очоод шивнэх, чааныг ирчмээрээ түлхэх, хардарж зүүдлүүлэх, сайхан зүүдлүүлэх гэх мэтэл одоо хязгаарлагдмал орон зайнаас харилцдаг юм аа. Тиймээс энэ улс Монгол онгодууд ч аврахгүй. Та нар л аварна. Бити хүмүүнэр бити онгодууд руу жихэд байтан бол та нарт үглэж суух заавар чалгаа хөлөөрөхтэй. Шанаж байх үүрэгтэй. Онгод болон өөр мэрэгшэлтэй. Шолон мэрэгшэл байна. Мэрэгжил айл үүлээ хийн. Домчонгод бол домчоол хийн. Улаач дараа буугаад хүмүүн аимчлан үдтэй. Гэх мэдчлэн маш олон мэрэгшлийн маш олон төрлийн бүү байгаа. Улс их орноос үүрүүлэх гэж байж одоо манай шоолоод яах вэ? Шоолох ястан хэм байна. Гэвчгнэ бидний оршихоор халдаж байгаа бол тааханта дайтна. Ямар тааж вэ хэмбэ гэдгээ нэг өөрийн түүхээр хэлээд ахыг хэн юу яриад байгаа нь мэддэгдэх хэрэгтэй шүү дээ. Өөрийгөө танилцуулах хэрэгтэй. Тэгж байж энэ хэлсэн үг нь буцах эзэнтэй байдаг юм байгаа. Тэгэхгүй тэгээд гадаад хэлнээс нь орчуулаад л юу ч гэнэ үнэн мэдлэгч гэнэ. Сарн дээр нь хэмэл юу суулгаж жагсан. Сарн дөргөж болохгүй ч гэнэ. Түүний ярьж байгаа хүмүүн нь охирлоо барагдуулна. Итгэсэн энэ ч охирлоо төлөн. Охирн. Бэд өсний удамда өсний өрстө хотал хийлэхгүй. Манта дээр үнэн мэдлэг гэнэ. Түүнийг нь бичээд байгаа хүмүүнүүдийг нь буруу чиглүүлээд байгаа хүмүүн нь ирээд уулзаад ирээд мэдгэлцэн ч болно шүү. Ямар доктор байна уу? Тэр доктор нь ч байна уу? Ямар түүх судлаач нь ч байна уу? Хүрээ дээр өвгөн мантай золгож болно. Сайхан мэдгэлцэж болно. Манайгаар нь мэдгэлцээ дийлэх юм бол ёста сайхан билэг өгөө. Бахыг мэнтэй гэж нэг хангаад гаач. Мос хуурстай золгосоор байтал өвгөн ман залхаад бай шүү. Тэгээд өргөлжлүүлээд ярья. Тэгээд хонхтноос жоногтой ирлэгч өмнө маныг яс барах бөөлөг хийгээд хэлсэн шүү дээ. Тийм үү? Тэгээд нөгөө уучин байлцсан даухэрсэн газраа ирлээ. Цэг зэмэн бүгдээр хөх ясуулж өчөө. Саагалданч этэндээс нь нүгэд явчихж. Тэгээд хүмүүний гавл болгоныг нь цуглуулж байгаад л шатаасан.
ганцаараа гэдэг чинь одоо ямар хэцүү юм бэ? Өөр ирлэгтэн бөөчн дэмнэж тэтгэх юм алгаа. Одоо бэл мунхагта ямар бусдад хэлсэн ч биш. Тийм үү? Одоо таахан тэгдэг да. Жилийн өмнө би ямар тэнэг байсан бэ? Жилийн өмнө ямар тэнэг байсан бэ гэдэг шиг. Би энэ өөрийн түүхээр жишгэлж та нарт нэг төлхөөрийг өгөөд байгаа шүү. Одоо энэ 900 жилийн оюун ухаан, 900 жилийн нас тавь. Энэ үе бас ямар мулгой юм гэж бодноо. Гаулын яс одоо сүүжний ясыг нь ташаад л ясаа барьж дүүрч байгаа юм аа. За ерөнхийдөө бол хээр хэвцэн хүмүүсийн цэгцэлж амжаагүй цогцыг нь одоо галдан шатаагаад яваад байгаа гэсэн үг шүү. Хидээлж одоо байр үйлчихсэн учраас тахал гарч магадгүй гэд хайлууд нь зогтаач гэсэн. Тэгнэд хэн нэгэн түүнийг нь очиж цэгцлэхгүй бол тахлын нутаг болно. Тийм үү? Энэ ч одоо эрлэгтэн болсон миний үүрэг шүү дээ. Тийм бид. Тийм учраас ёстой нэг хар дээлийг нь өмсөж харын модон багийг зүүж ингээд авгалдаалж байгаад нөгөө олон яснуудыг ч ингээд хумаад шатаагаад ганцаархна олон арга ясан дунд тэдний зогцос ямар их байсан гэж санана. Эндээс одоо тахалтай ясна. Чумг гавл хоёр л байдаг юм. Чумг гавл хоёр л тахалтай яс байдаг юм аа. Яагаад гэвэл 3 жилдээ доторх нь одоо идээлдэг учраас тэндээс тахал гардаг юм аа. Одоо энэ үед бол гэдсний тахал бол намжцсан байгаа. Тархины тахал гэж байна. Тархины тахал буюу мэнэн гэдэг шүү дээ. Чумгийн тахал буюу хараал. Чумгийн тахал буюу хараал. Сайн сонс. Хаанал гавл байна. Хаанал чумг байна. Бүгдийг нь шатаана. Шүнжэнгөө бөөлнө. Тэгээд намааг нь алъя гэсэн даачаад өслөө авах гэсэн бүхэн гэдэл хучин шүү дээ. Одоо бид нэг ч юм бас алаа идчихсэн юм чинь. Намааг алхаад тэр сүнснүүд нь дайрнэд. Бэжин амьдралдаа тийм тулаан өөр үзээгүй. Ёстой тэгэхэд анхудаа үзэж байгаа юм аа. Амьдын тулаан, үхээрийн тулаан хоёр ч өөр юм байна. Нэг нь үхшгүй биетэй учраас цуцсашгүй. Нэг нь бол үхэхийн алдад тайвширдаг гэдгээр айл ялгаатай байдаг юм байна. Ёстой. Махыг минь тастаж, цусаар минь наадах гэж байгаа юм шиг л одоо их өвдөлт донд шүнжэнгөө тулалцсан. Одоо тэр өвдөлтийг таахан мэдхгүй хаа. Манай энэ улаач бол их сайн мэддэж байгаа. Харууч намнуулж өгдөг юм хаа. Энэ улаач орчин бос. Тоногт хоёрлог ах үйл хийлгэн шүү дээ. За бөөрсүү цансаж байвал оршуулгын газар хизээж битгий бөөл. Тэр чин тустай бөөнөр байдаг юм.
Болохгүй шүү, болохгүй. Галзуугийн эмнэлэгтэй хэвтэн шүү. Танаа тэр галзуугийн эмнэлэг чинь бүр ингээ бөөгийн тасаг гэж байт юм байна штэ. Тэнд бол өчнөө чадaltaй онгодуудын улаач нар гээд ээлж дараалалаараа эмчлүүлээл галзуур цаасан хэвтэж байдаг юм. Модноо таахан моддомгүй юу? Одоо сүнснүүдтэй тулалдаад байна гэсэн үг шүү дээ. Тэд нар ч одоо над руу, ман руу чиглэсэн өслөлтөй үдтэй. Тэгэн биз дээ. Тэм учраас эрлэг зэрэг дуудаж байгаад л байлдаж байгаад л олцолж авч явна шүү дээ. Одоо тэгээд би чинь улаач юм болохоор жанжин нь ухаантай. Энэ онгодуудыг чинь чиглүүлдэг. Улаач хүмүүс чинь жанжин нь байдаг юм а. Улаач байхгүй бол бид ямар ч үйл одоо хийж чаддаггүй хэцүү байдгаа гэж хэлээд тааханд. Эрлэгийн хаалгыг нь онгоолгож эрлэгийн цэргүүдэ дуудахаас нааш маныг барьж идэн шүү дээ. Ёстой тасралтгүй тамираа шавхартал бөөлөхөд эрлэг хаалга нэгдээд л тэндээс нь эрлэг даачад гарч ирээд л нөө харс үнснүүдийг авч явна шүү дээ. Охож байна уу? Ятхнаа төсөөлөгдөж байгаа үү? Нэгэмэрхүү байдлаар 14 хоног өдөр шөнөгүй бөөсөө бийж 14 хоног бөөлөд байж байтал өвлж бараг дууслаа шүү. Хавар болоход цэцэг дэлгэрээд хамгийн түрүүндэл яргуу харагцаа. Тэгээд л баярт мэд. Чанаг дайрлаг мэн. Одоо чиний үйлдвэрсээ одоо энэ нутаг амгалан болсон. Энэ хэмэн засарлаа. Үхээр хэмэн засарлаа. Тэгэхгүй бол тахал дэлгэрээд төмөн олон ч дайнаар биш тахлаар зовн шүү. Тэнд одоо чиглэх эргүү юм чинь цэгцлэх ухаанаараа л тесдэг юм. Тэр нариллаа минийхөө. Чи одоо яс барих үүлэндэ хүрнэ гэсэн хүрлээ дээ. Гэдэл. Баярлан шүү дээ. Тэгээд л үлдэл яасан. Одоо хавирог мэтэн бол байж л байг. Тэр ямар хортой юм биш гэж бодоод л өөр хүмүүнүүд нь зэвэрлэн байдаг. Одоо таахан тэр ковид ямар их тулаан болж ийснэг гадэр малтлаг хийгээд мэдтгэл идтэй. Тэндээс ч л маш их одоо яасан хавирог гарч ирээд өгдөг. Тэнд үлдчихсэн хар сүнснүүд ч байна. Хятаж байхад эднэр чинь байгалийн хэмээр хооллоо сурчихсан. Нарны одоо хэмээр нь тэр говьд байдаг, элсэн дээр байдаг. Хар сүнснүүд чинь хооллоо сурчихсан асар хүчтэй байдаг юм. Нуур хаанууд чинь ашгаа өгөхгүй байгаа нь бас тэр хар сүнснүүдийн эрхшээлд орчихсантай бас хамаатай байдаг юм а. Тоолаач тагаа өчнөө л тэмцэж байна, тэмцээрч байх болно. Дөвхтөл нь л тэмцдэг байх та. Тэгээд одоо чоногтой ирлэг ахч угаасаа чөмөг гавл хоёроос л сэргийлээрэ гэж хэлсэн юм. Хоолунд муу
хангөрөө нээл хоолоор байсан учраас нь бэж бас тамир алдсан болов гэсэн чинь бөөч бүр юм элдэт баатар ах шиг би хаатай болчихсон. Тэгж баг хоололсон чиглээд өдрийн би баг ганцхан хоол идсээ маш баг хоол идэж байсан. Ятто бөөлөд байж ямар хоол идэх зав гарах вэ? 14 хоног бөөллөө шүү дээ. Тийм. Энэ улаач нь тэгээд байна. Манай энэ улаач нь байднес л байдаг юм. Тэгэхээр эрлэг бөөлөөгөө хийхдээ за биднесийн бөөлөөгөө хийгээд юм. Та яагаад гэвэл хингэргээ таахын тулд боссож тэр хүчинд нь өдөржин шүнжин хингэрэгтэйгээ байсан учраас ёста хоёрын сайн хэцсний сайн дэл тамир агсан. Банкын өндөр эрчмээр бөөлөд байсан учраас булчин хүртэл ядзарч заддарч үүссэн нь тэр байж. Хоёрын даурсан эр хүн өөр хөгждгөө гэдгийг нь л үзлээ шүү. Тэгээд л явдаг үхээр хардгал болсон. Сүн сардаг болчихсоо энэ улаач тийм мэдрэмжтэй биш байж энэ үедээ хөөлөө 5 мэдэрхүү таалт ертөнц рүүгээ нэвтэрч одоо тогтоож авсан гэсэн үг. Тогтдог юм. Одоо таахан ч юм бас энэ яг мэдрэмжтэй хүүхэд байхдаа ч юм уу энэ сүнсэнд нь даруулж байгаагаа мэдэрх нь мэдрээд л үе сүнс хараад л ингээд мич нэгдэж хаагадаад байдаг үедээ. Тэр мэдрэмжээ чинь бөө болоод тогтоож авдаг юм. Одоо тэгээд энэ үед чинь байж үхээр хараад нэг цочхоор үйл боллоо шүү. Тэгээд цочин шүү дээ анх ч юм бол. Тэгээд хүн амтан харахаар нэг 3 ирээдүйн харагддаг болсон. Тэгээд би ч одоо энэ тэнгэрийн тамхтай бөө шайн улаач энэ тэнгэрийн тамхтай нөхдүүд ч гатхөрхөөсөө шигттэй хардаг мэдэрдэг тав мэдрэмж нь хөгжчихсэн байдаг. Тэгвэл би ч бол ингээ хорлоор боссон шүү дээ. Эрлэгийн бөөнөр чинь мэдрэмж жаахан султаа байдаг юм. Тэгээд 3 хүмүүн тавуулж байна. 3 ирээдүйн харагддаг болж байна. Тэгээд зураглал харагддаг. Баярлалаа. Тэгээд бөө хүчаагсаад л яста. Энэ нүгээр чинь шидийн юм бүтээе гэтэл. Тийм юм байдаггүй юм гэтэл эрлэгтэн ах маань шоолоод байна. Манай улаач бас тэгж солиордог байсан юм анх. Тэм хэдмэд байхгүй шэт гэдэг үгээ уртаар ойлгон шүү. Чоногдоо ирлэг ахтай гэсэн юм. Хэрвээ бөө хүмүүс өөрийн мэдрэмжийг ашиглаад ертөнцийн ёроолыг олчихдаг бол бөө бүхэн жаргаж амьдрахсаа тааж цовжил амьдрдаг юм да миний хүү. Наад мэдрэмж чинь байлаа гэд бүхнээ дээдэд гардаггүй юм л гэсэн юм. Хэрэг цайтай үедээ хэргийг нь болгож амьдардаг юм а. Хатанаа минийхөө амьдралд олсон чадвар хэрэгтэй. Тэр чадварыг
нэгэн хэсэг нь л болохоос бүхий чадвар биш ээ л гэж байна шүү. Гэхдээ ямар тааж хүний амьдралаас гурван зураглал хардаг болчихсон юм чин. Ирээдүйд нь сайн муу хүнээ тань энэ хүнд нь авилга өгөх юм бол алдаад туучих уу? Аривжуулаад өгөх юм уу? Түүнийг өрчлөөд харж чаднаа гэдэг чинь сайн шүү дээ. Манай хувьд бол их олз байсан тэр. Чауг манайда таахныг хачаад байгана. Энэ сүнсүүдэр судлаад байгаа нөхдүүдийг харгаа галзуур цаагаад байдаг учраас ийм талд ертөнцтэй хамаатах юмыг тийм их ярмааргүй байна. Хэрэг болох эрдмэл хичээнгүүлэн сур. Хүссэн хүсээгүй таахан үхээд тэнгэртэй дэвшээд мэдхээс л хойш. Хэрэг болох эрдмэл сур. Тэм шэдэн юм хүсээд хэрэггүй. Тэр харгарэг марэг гэдэг чинь байхын хувьд байгаа. Гэхдээ одоо та нар мэдээд яг юугаа хийх юм? Түүний оронд өөртөө хэрэг болох эрдмээ сурсан дээр үдтэй. Өвгөн тийм л бодолтой. Тэгээд хатаад хэлнээс юм хуулаад орчуул тавьчихад л бөөнрөө доромжлол Монгол онгодуудаа доромжлоод л тэрэнд итгэж байгаа өсөтөн. За элэн бадарчхан болли. Орвоодаар хоёр л ялтан байгаа гэж вэ. Гэмэн хэлсэн дээ. Охирлоо тарьсан нь барагдуулнаа. Охирсон тав чатаагууд огчн гэдэг нэртэй гэдэг. Монгол энэ дэлхийг устгах чаад Монгол улс устгах юм бол энэ дэлхий чинь сонин шүү. Үүний учрыг дараа таахан дэлгэрэнгүй ярьж өгнө. Тиймээс энэ Монгол улсаа яаж аврах вэ гэдгээс бод. Юун тэр хайр бариг. Юун тэр хаалг. Юу гэдэг вэ? Томор хүн. Би та нарын сэтгэлийг юу ойлгохгүй байна. Чингис хаан ч хүн байсан. Атаан ч хүн байсан. Шоолоод байх юу байна энэ чинь. Бартааг давсан хүмүүс ч баатар болно гэд хэлээд байгаа үдтэй. Та нар тэгээд алдсан бол өөрийгөө нүгэл хийсэн гэж бодож байгаа бол одоо тэгээд охирлоо барагдуулаад өөрийгөө уучлаад урагшлахаас өөр зам үгүй. Яагаад үгүй маань хууль яриад байгаа юм. Энэ яари. Нэг гурван зурвас ирээдүйн хардаг болчихсон гэсэн шүү дээ. Гэхдээ би өгөхгүйгээр бол хардаггүй. Хүмүүнд одоо авилга өгөхгүй бол харж чадахгүй. Авилга өгөх юм бол өгтөө л харна. Ерөнхийдөө өөрийнхөө чигдэл харна гэсэн үг.
Гурван зураглал дээр би яг үнэнийг харах ч гэлээ. Түүнийг яаж тусгаж авах нь оюуны цараа л гэж хэлнэ. Ингээд энэ чадамжийг туршихад л ах хойда гэртээ л шүү. Тэгээд л аав шиг авилгал өгцөө яа гэдэг хүн амтны ахуу зуурн ороод байр байдлыг нь ачаад л хань жилдэн золгоод өөр хүүхдийг нь харж байгаад л нүдэнд дулаахан байвал авилгал зээл авмаар байна уу гэж асууна. Туршилт хийгээд байна шүү дээ. Тэгээ гэхээр ингээд гараас нь бариад үзтэл хаврын одоо хавсарган салхинд өгсөн авилгыг маань алдчих юм байна. Тэм зураглал харагдана. За бодол хийлье гэдэг өнгөрнө. За тэгээд дараагийн хатаага учирлаа. Тэр хаврын хавсраг ямар олон удаа харагдав гэж харагдсан гэж санана. Тэрэн дээр юу н тогтох хатуучин байна уу? Тэсэж гар хатуучин байна уу гэж бодов. Тэгэж нэг агт чинь тавуулцаар болоо. Надад нэг их таалагдаагүй тэр агт чинь. Өг томон ах минь л олж очиж уулзаараа гэд даалгасан юм. Хөрн агт адууны мэдлэг анхалж байгаа хүүхдэл бололтой. Чаваас хэмээр ламптан байсан юм. Тэр хүүхдэд хүссэн чаар ах тауруудуулчихгүй. Хавсаргаар нь алдчихгүй байх юм аа. Тэгэхээр зөнгөө дахиж тосоод энэ хавсраг маш олон айлыг агтнаас нь салгана. Юу н хэцүүхэн хавар ирэх нэ. Тэр нь юусоо энэ ганц 2 сарын дараа болох гээд байгаа. Хавсраг гэдгийг нь олон хүнтэй уулзаад мэдчихсэн. Яаж гээд өнөө хүүхдээ чинь барьж үзээд ингээд харсан ч тэр хүүхэд харин залхуурч байгаа. Сүнэд гэж боддог байдаг юм. Сүндийн нутгаар яваад өгсөн байна. Хормон дайтай бэлчээдэг, хоногийн дайтай бэлчээдэг учраас нь сүнэд нутагт тэр хавсраг алгаа. Манай нутгаар тайрах юм байна тэр хавсраг. Энийг нь мэдчихээд л. Бүх агт чимда тэр хүүхдийг дагаад сүнэд нутгаар яваа гэж захисан. Нөгөө хүүхдэд авилгын хэдэн агт өгөөд л. Чавэд 10 гүнээс унаг төрвөл 2 гүнийх нь татварыг нөгөөрэй гэдэг. 10 гүгээ 3 жилийн дараа буцаагаад 10 нь одоо өгөөрэй гэдэг. Тэр хүүд авилга өгөө. Нөгөө хавсрах чана яг отторт гарсны дараа ирлээ. Яалтчгүй хавсраг болсоо. Ингээд нэг хавсраг биш. Бүрэн нэг айхтар хавсраг байсан. Яагаад байгаа юм бэ? Бороо байснаа цас болоод тэгснэ осгоож алтал хүүтрээд тэрэн дээр угаасаа нөмрөг хаяагүй адуугтас чинь өөхөө шатааж байгаад дараад нь ирэх дулаан дээр зүлэг ургаагүй учраас тамир шавхарч өөхөх байсан юм байна. Та байна л та нохож байна уу? Нэг иймэрхүү байгалийн үзэгдлийг өнгөрөөлөө.
За яргуудын цаг өнгөрч одоо зүлэхтийн цаг эхэллээ шүү. Агтчид маань ирлээ. Манай энэ борчгончууд маань тэр авсаргаар ёстой. Агтны шүлийг агтанд нь өгнө гихчээр тэсэж гарлаа. Харин манай яг тайчуд бол харин овоо хитэн унаг илүү тосож авлаа шүү. Тэр жилд борчгонд бол ер нь унагаа тосож авсан айл байхгүй. Бүхгүй хээлээ хайчихсан. Амьд унаггүй. Авахж байна уу? Манайх болохоор бүхгүй унгаа авчихсан. Малчин ахууд унгаа авч төлгөө тосно гэдэг чинь ухаан шүү дээ. Та нар одоо үнийг мэддэг юм уу, мэддгүй юм уу? Би бас мэдэхгүй байна та нарыг. Тэгээд л баясалтай. Одоо тэгээд унах та юм чинь тэгээд л даахтай юм чинь үрээтэйгээд л өсгөх алба шүү дээ. 4 жилийн дараа дахиад унгалж хана. Адуу мал чинь 4 жилийн дараа тайл явдаг учраас бид чинь энэ 3-аас 4 жилийн хугацаа тайл зээл өгдөг юм. Би зөвхөндөө өгсөн байна. Зөвхөндөөч зээл өгсөн байна. Зөв чөмөд авсан байна гэдэг. За энэ мэдрэмжээр ястаа баяжж болох юм байна да. Атвахтнасаа гэдэг. Баясалтай. Та хэр баян байсан юм байгаад улаач анаас суугаад. Жабэж өөрийн эд цаг үед хамаг Монголын хамгийн чинэлэг хүмүүс байсан шүү. Энэ шидээр гэхүүд. Угтум ах ч юм боор баяа ялгаагүй. Энэ манай эцэг угтум ах хоёр ч уулаас хөдөлдөж явах хэмжээнэ л баян байсан. 500 тэрэг алттай байсан гэхээр одоо танаа замбар эдэн төгрөг юм. Тэрэг алтчуу. Тэгээд энэ чадвараараа ахтайгаа нийлж байгаад л баяжин шүү дээ. Аргачин ах эцэг угтум ах гэдэг энэ хамаг Монголын сангал мэддэг байсан шүү дээ. Тэгээд яагаад баян биш байгаа юм байгаад улаач нь гоншогноод байна. Хүүгээд байгаа юм баач. Удмын хишигтэй талархаж амьдраарай. Чиний дансанд үргэлжэл 7 оронтой тоо байж л байдаг шүү. Төвгөд бидэл авчаад дээшээ явъя, тэр дахилгийг ээшээ явъя гэдэг. Хамаг мөнгөийг нь жоосыг нь өрүүлчихдэг л болохоос ш. Хүүгээд байгаа юм байж. Сая төгрөгч нь юу ч биш шүү дээ. 7 оронтой гэхээр гэнэ. Наху баяны улаач нь Монголын тэргүүн баячуудын нэг юм байна л. Би яагаад гэж болохгүй гэж л гээд байна. Чи болж болсон шүү дээ улаач. Чи 7 оронтой тоогоо төгрөгөөр бодоод байна.
9 сая доллар байх юм бол яах юм? Евро байвал яах юм? Крипточ байж болно шүү дээ. Ямар тааж чи удмын хишгээр толон олонтой тоо энэ явдаг үлээ. Валлуу таасан доошлохгүй. Соёлорч бай шүү дансанда хамгийн доотлон сая төгрөгтэй явуулж үзээгүй юмдаг. За тоолсон юм буурлаа. Атаанахаа уучлаарай. Нээр удам бол төрсөнд баярлаж байгаа хэшигтэн талрахъя гэн. Хөөд өмнөдсэн дохаас уяа гэнэ. За Бэуроош Уктумга хабобиш манагэрэ сатан думэн л боо байсан. Гэхдээ би доороо маш олон бөө ажилуулдаг байсан гэсэн. Тэр талаар дэлгэрүүлж өгнө таал гэн. За дэлгэрүүлж гэж товчхон хэлий. Яагаад гэвэл одоо манай цаг үед ч бөө биш бол төрийн өндөрлөгт гарахад их хэцүү цаг үе байсан юм. Учир нь гэвэл нэг хүмүүний тарих оюунаар ардыг тухлуулж чадахгүй гэж үздэг цаг үе. Тиймээс тамгагүй төрсөн ах минь толгоо сайтай юм болохоор доороо олон бөөгөр өөрийнхөө төлөө бөөлүүлж үргэлж дагуулж явдаг байсан. Өгдөөмөн ах чинь ингээд доор хайж 10 бөө ингээд хойно дагуулад явна. Тэгээд тэнгэр онгодын үгийг нь үргэлж дуулнаа гэдэл хичээдэг. Тийм л ноён байсан юм шүү дээ. Тиймээс өгдөөмөн ах чинь онгод дотор хамгийн өндөр зэрэг дэвтэн байгаа юм. Ах минь одоо маш онгодын түшээ байсан. Аргачин ахын алтан түшээ шүү дээ. Аргачин ахын бөөгийн шавнар нь өгдөөмөн ахыг дагалтнаа. Энгүүл ухаж байна таахан. Гэвч манай цаг үеийн бөөнөр танаа цагийнхан шиг чанаргүй бүү үзэгднэр биш шүү. Түүнийг ухаарай. За өвгөн маань тааханд тэгээд энэ одоо сүнс сүүдэр ярьдаг хүмүүнүүд ч жаахан юм ярьж байгаад л олон хүмүүнүүдээс жоос цуглуулад манай сургалтанд тэр сургалтанд суугаад сая төгрөг тэрэнд нь тайдан төгрөг гэдэл илий балаа юм заадаг юм байна лээ. Өвгөн маань тэхгүй та нар тэгээд сэтгэлээрээ л тэмээ өргөөрэй. Би харин жаахан таахны оюуны чинь шинжиж байгаад ямар төвшний мэдвэл зөхөө далд ертөнцийн заавал мэдэж байх ёстой эрдмийг чиглүүлээд заагаад өгье энэ YouTube гэгчээрч үнэн төлбөргүй. Тэгэхгүй бол солиор цаасан үрсүүд арван болчихсон байна лээ. Энд ч бити найда энэ улс их орныхоо төлөө чээл юм хийн. Чээл зүтгэн бити бусдад буруугүй залхуураа твдэж байгаа өөртөө л буруугүй босоод тэмц. Өөрийн их орноо
Өөсийн өвс хоёлоо өөрсдийн нэг харсан үзсэн хэдэн алдар хулдар нэг чадахгүй бөөг харж хаад түүгээрээ бөөг сэтгэхэд л энэ бяцхан тарихаараа бөөмөрөглийг минь муулаад үцээрээ таахан. Чанартай сайн бөө байгаа шүү. Энэ бөөмөргөлчин устдах юм бол монголчин сонин шүү. Бөө хүмүүн гэдэг чинь оюун санааны манлайлагчд байдаг юм. Түүнээс биш аа. Тэгээд өргөндөө тэгээ бөөлөөд бол дээр заслыг хийлэг тэхгүй бол чи үхэж чадах юм байна. Тэгэх юм байна гэдэг гараал өрөө хийгээ суудаг хүмүүс биш ээ. Тиймээс бөөсөө сонсож байвал энэ оюун маш сайн цэнэглээд маш олон хэл сур ном судар маш сайн унш. Тэгэж байж энэ бөөмөргөлчнийг устчихгүй. Одоо үлдэхэд бай шүү. Харцгаа тэр галзуурсан бөөгээд энэ олон нийтийн сүлжээгээр чинь харьлаад байгаа малнуудыг харцгаа. За би таахнаас нэг юм асууя. Бүх одоо таахан чинь танаа захихын чинь засагч та их дургу болчихсон байлаа. Засагч гэхээр одоо цагдаа гэх үү танаахаар. Бүх засагч бүх цагдаа ч муу хүмүүн үү? Чи нэг муу цагдаа харчаад бүх цагдаа нарыг муу хүмүүс цагдаа нар бүтгүй гэж ярьж байвал би чамд асуудал байгаа гэж хэлье. Нэг муу бөөг үзчихэд бүх бөө ийм дорой гэж үзвэл би чамд асуудал байгаа гэж үзнэ. Ана хөх Монгол энэ итүү энэ дэлхийг чинь төлөөлдөг 12 одоо одоо өдөртөгч дэлхийг төлөөлөгч сүнсгэл биетүүд байдаг юм а. Түүний 12-ын 7 Монгол хүмүүс байдаг юм да. Тэгтэл энэ бэлэгтийн ертөнцид таалд ертөнцид энэ Монгол онгодуудаас чадaltaа байхгүй. Би энийг тааханд баттай хэлье. Би олон чөг орноор энэ улаачтайгаа бөөлж явсан. Олон чөг харийн онгодуудтай уулзаж явсан. Таах нэг л тэнгэртэй шүү. Тэнд хамгийн шилдэгүүд нь Монгол онгодууд байдаг юм да. Дэвчгнээ онгод ч дархлагдаад баг тэнгэр болоод эхлэхээр зөвхөн Монгол тарьяалагддгүй юм. Бүх дэлхийгээр нь хариуцсан шүү дээ. Тэгэхээр зүгэлдэг зөвхөн мулгуудаж байгаа. Та нартай зууралдаж байдаг юм. Энэ дэлхийг аврахын тулд хаан хамгийн шилдэг, хаан хамгийн ухаантай, хаан хамгийн зөв бодлого явуулж байгаа улс байна. Тэр улсын тэр ухаанд үрдэн очиж мэдлэг мэдээлэл өгнө үдэ. Өвгөн маань харин энэ Монголдоо тэгээд таахан чалчаа суугаад байна. Өөр онгодууд нь ч байна. Олон ч онгодууд байна. Сайн нь ч байна, саар нь ч байна. Дээр нь залцсан бөөнч байна. Онгодоо тоглуулж байгаа бөөнч байна. Хэрэгтэй зүйлээ сонсын онгод юмнуудын хийгээд байгаа тэр олон чөв подкаст нь байна. Түүнийгээ сонс хэрэгтэй судар номоо унш хэрэг болох эрдмээ одоо сурцгаа ангаахын ном унш бие яаж засгүй түүнийгээ бэти хэрэг цайгүй мэдээлэл ингээд дөрүүлжин хараа ухаад ингээд
Та нарын дөрвөлжин хараасаа зэгцтэй мэдээлэл. Тэгээ михийг олохгүй. Мэдсэн чинь та нарт хор болоод бай шүү. Зарим нь бол. Ном уншаа. Эрэхтэй тэр подкастаа сонсоо. Өөр хүүхэдтэй чанартай цаг гаргаа. Чанартай цаг гэсэн шүү. Өөр хүүхэдтэй өв соёлоо зааж өг. Ирээдүйн амьдралыг нь бүхэл та нарт тэтгэгдэх заяан байгаа. За. Амсгий.